3 жил дараа нь зоддоо сас хийхтэй байсан. Тэндээсээ болоод ангийн төв бас сүүрсэн тал бас байдаг. Жилдээ бараг 24 угуулзыг цэг зэмийг устгасан ч юм уу тийм. Нөгөө төлөвлөгөөч нь нэг нь өгөхөд бусд 3 тэгээд амьд үлдэж чадсан. За энэ биотехникийн арга хэмжээ амьтдад их нөлөөлж байгаа. Намайг Муратбек гэдэг Улаангус сумын байгаль орчны хяналтын улсын байшаагч мэргэжилтэй. Ингээд Улаангус сумд 4 жилдээ ажиллаж байна. За одоо манай нутагт одоо ховор амьтд ихтэй аргал хоон янгир ямаа гэд ирбэс хойдог шувуу мүү гэд ховор амьтд ихтэй ийм сайхан газарт ажиллаж байгаад сэтгэл маш их хангалуун сайхан байдаг. 3 жил дараа нь зоддоо сас хийхтэй байсан. Тэндээсээ болоод ангийн төв бас сүүрсэн тал бас байдаг. Зоддоо бол 3 идиш тэмтэн учраас ингээд өвстэй жилийн анэс Багдад сасанд дарагдаад эхлэхээр ангийн бас юунд бас нөлөөлдөг. За зоддын нөлөө бол нэлээх нөлөөлсөн. За би байсаагч байхад 17 жишээ нь нэг жилдээ бараг 24 угуулзыг цэг зэмийг устгасан ч юм уу тий. Одоо өнгөрсөн жил ч бас нэлээх хоригдсон. Тэр тусмаа хамгийн нөгөө угуулсан ихэнхдээ хоригдоод байгаа. Нас биеийн гүйцэжээд өвстэй жилдийг бас олж идэх нь бас хүндрэлтэй байдаг байхгүй тухайн амьтны. Энэ жил бас 100 гандуу байсан. Өвс нугууны гаралд тарав. Гэхдээ одоо сас багтаа явж л бай. Гэхдээ эрднээс нь тосолоод бид нар ингээд байгаа ангийн нөөсийг үндслээд өвс тэжрийг бүрдүүлээд явж байгаа. Энэ байгаль орчны хуулиар бол ангийн энэ хуваарлагдсан орж ирсэн мөнгө, төсөвт орж ирсэн мөнгөний 50% ангийн өрсөлдөө зарцуулах, ангийн ангийг нутагт байршуулахын төлөө ингээд ажилдаг. За энэ биотехникийн арга хэмжээ амьтдад их нөлөөлж байгаа. Энд нэг жишээ ярьж өгөхөд бид нар нэг хөдөө идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байсан. Тэр залуугийн айлдаа нэг дөрвөн харгалын төлөг орж ирээд тэгээд идэж тэжээлгүй болоод бэлжирийн хомсдлоос болоод тэгээд тэр нь даавачаад нөгөө биотехникийн арга хэмжээ аваад тогтмол өвс тавиад байхаар нөгөө төлөгүүч нь нэг нь өгөхөд бусд 3 тэгээд амьд үлдэж чадсан. Тэр нь тэгээд бодод жишээ гэж бодож байна. Энэ жил бол ангийг нутагшуулах, хамгаалах үүднээсээ сумын төсвөөс орж ирсэн нөөц ашигласны төлбөрөөс 116 сая 612 мянган төгрөгийг төлөвлөгдсөн. Эхний ээлжинд бол ангийн өвс гэд 19 сая төгрөгөөр бэлдээд авсан. Дараа нь хуужирмаараа 5 засаг ажил жил 2-3 удаа зохион байгуулад явж байгаа. Энэ жил бас 7 сая төгрөг тавьж өгöd жил болгон намар, хавар, өвлийн цагт сасаад сумын зүгээс зохион байгуулалтад ингэж явж байгаа. Мал өсөд бэлжирийн хомсдол игснээс болоод ан амьтд ч гэсэн тэгээд идэх өвсгүй хомсдолд ороод байгаа. Тэгээд өвөл сас ороод уулын оройг амьтдын явдаг газар уулын орой л доо. Тэр уулын оройг сас бүргөд хайчна. Тэгээд амьтд идэшгүй тэжээлгүй болжод ингээд уулын биел рүү доошоо иржин. Тэгээд нөгөө тэр уулын биелийн өвсийг мал идсэн байдаг. Тэгээд нөгөө өвс тэжээлгүй болжод хорогдох асуудал их гардаг. Тэгээд тэр биотехникийн өвс давсаар амжуугаад гараад байгаа. Өвлийг давж байгаа.
Тэр амьтад болгон тэгээд л нөгөө машин давхиж очих газар байдаггүй дээ. За тэгээд уулын орой дээр аль болох тэгээд чадах шинэглэг тэр дээшээгээ байдаг. Тэгээд бид нар машин явж чадах газар хөдөл машинаар зүгөөд тэгээд цаашаага мөрөөр за мөр байхгүй бол тэгээд л явгнаар идэвхтэй байгаль хамгаалагч, сумын байгаль хамгаалагч тэд нартай хамтраад тэгээд ихэнхдээ тэгээд явгнаар авч явна. Нэг хүн нэг л өвс. Тэгээд мөрдөө явах юм бол тэгээд 2-3-аараа тэгж зөөж агаад биотектийн арга хэмжээ авч байгаа. Тэгээд энэ ангийг нутагшуулах, ангийг хулгай амч нараас хамгаалах үүднээсээ идэвхтэн байгаль хамгаалагч гэж жил болгоно. Дөрвөн идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулад явж байна. Нутгийн малчид урамшуулаад тэр урамшууллын мөнгийг тавьж өгöd хамтран ажилладаг. Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж байгаа гол онцлог нь тэр хулгайн ажлаас хамгаалах. Нэгдүгürt тэр одоо идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг ажиллаад тэнд байж хахаар тэр залуугаас имэдэг. Тэр бас ингээд идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг үнэмлэх гардаа үнэмлэхтэй болохоор тэр нь бас сүр байдаг. Тэгээд хоёрдугаарт нөгөө хаантай хаана байна тэрийг ажиглаад бидэнд мэдээлээд байдаг. Энд амьтанд турсан байна, тэгсэн байна гэд мэдээ өгöd байдаг. Тэгээд энд хулгайн анч ингээд ан хийх гэж байгаа юм шиг байна, явж байна, бүгдаа хүн явж байна гэд бидэнд мэдээлэл өгдөг. Сав тухайд нь. Гурав дахь нь болохоор бидэнд нөгөө биотектийн арга хэмжээнд байнга тусалж хамтран ажилладаг. Идэвхтэн байгаль хамгаалагчдаар би ажиллаад одоо бараг 16 жил болж байна. Тэгээд одоо байгаль орчны улаангасманд ажилладаг нөгөө хүмүүстэй хамтран ажиллаад биотехнологийн өвс авчирээд, давс авчирээд тавиад хамтраад ажилладаг. Жил болгон тавьдаг газар тавьдаг. Тэгээд тэнд бол бүр яриад өрөө тэр газар дээрээ дээд явдаг. Сурсан. 2010 оны судалгаагаар бол манай Улаангасманд бол 1200 гад одоо аргал уулс байгаа гэж ингэ тоологддог байсан юм. Тэгээ 17 оны тэрнээс 7 жилийн дараа жир болон тоон бол нэмэгдсэн л дээ. Одоо хамгийн сүүлийн судалгаа гэх одоо 2024 оны жилийн эцсээр бол 2800 гэж нэлээд өссөн одоо. Энэ бол нэгдүгээр нь мэдээж тухайн өс нутгийн тусгай хамгаалалт болон энгийн хамгаалтын бүсүүдийн хамгаалалт нь бол сайжирсан. Хоёрдугаарт бол энд бол ангийн одоо биотекийн арга хэмжээ гэдэг бол асуудал маш чухал. Тэрийг одоо ингээд хуулбар бүр сүүлд одоо жилүүдэд бол хууль нь бол шууд ингээд 50% заавал шууд зарцуулна гэдэг ингээд бүр тэрийг бол тодорхой болгоо хэрэгжүүлснээр дээр тухайн бүснүүдэд одоо байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлүүд байгаль хамгаалж байгаа бүгд идэвхтэн бол нэмэгдсэн. Зарцуулах бас төсөв дээр чинь тийм ээ биотекийн арга хэмжээ авах асуудал ч бас сайжирсан. За энэ байсагчаар ажиллахын хамгийн гоё онцлог тал нь гэх чинь байнга байгальтай хамт ингээд байгалийн сайхныг мэдрээд ан амтныг үзээд тэгж хөдөө хэрэг явж ажилладаг нь тэр талаараа онцлогтой. Би бас тэгээд амтны ажиглах, ууланд гарах миний хобби болохоор би энэ мэргэжилдээ маш сэтгэл хангалуун ажиллаж байгаа.